сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд өнөөдөр ирж цаа YouTube сувг маань та бүхэнтэйгээ хамтдаа тархины дасгал хийя. IQ сайжруулах тархины дасгал хийя гэж бодож байна. За ингээд эхний дасгал маань энд бичигдсэн байгаа 5 7 тэг 6 тэнцвэр 6 гэсэн энэ тэнцвэрийг зөв болгоно гэсэн үг. Тэгээ зөв болгохдоо 3 шугамыг хөдөлгөнө. 3 зураасыг хөдөлгөнө. За танд одоо 30 секундыг өгнө. Магадгүй 30 секундэд ботод амжихгүй нэ гэдэг юм бол паузыг дараад зогсоож аваад бодож болно. За бүгдээр зөв хариултыг харъя. За энэ 7 маань 1 2 3 гэсэн энэ зураас 3 зураас байна тийм ээ. За тэгвэл энэ 3 зураасыг би хөдөлгөе гэж бодож байна. За 1 зураас нь болохоор энд оруулаад 6. За дараагийн 2 зураас нь болохоор тэнцүү. За ингэхээр 6 тэнцүү 6 тэнцүү 6 гэдэг. Ингээд тэнцэж зөв болж байна. За 2 дугаар бодлого маань энэ байна. 5 дээр нэмэх нь 5, нэмэх нь 5, тэнцүү 550. За энэ бодлогыг болохоор 1 зураас нэмээд энэ нийлбэрийг тэнцүү болгоно. За танд 30 секунд өгье. Та бодоод үзээрэй. За 30 секундэд амжихааргүй бол зогсоогоод бодож болно. За та бодож чадав. За би зөв хариултыг хэлье. Энд болохоор 1 зураасыг нэмнэ гэсэн байгаа тийм ээ. За тэгвэл энд 1 зураасыг нэмье. За ингэхээр 545 дээр нэмэх нь 5, тэнцүү 550. Гэт энэ хэлбэр маань зөв боллоо. За дараагийн дасгал маань энэ байна. N тэнцүү 8, O тэнцүү 27, E тэнцүү 49, A тэнцүү 5, H хэд вэ? Анхаарлын тэмдэг байна. L 6, M 3. За тэгвэл H тэнцүү хэд байх вэ? Асуултын тэмдгийн оронд ямар тоо байх вэ? За та үнийг бодож үзнэ үү? Танд мөн адилхан 30 секунд өгье. За та бодож чадав. За бүгдээрээ хамтдаа үнийг бодож үзье. За энэ хэсгийг би ингээ арилгачих. Саяных. За И 49 тийм ээ. Тэгээд дээдх нь болохоор Э тэнцүү 8, O тэнцүү 27 гэж байсан тийм ээ.
За тэгвэл энэ одоо ямар учиртай юм бэ гэд бодоод үзье. За ямар ч байсан ийм 9 хамгийн дээдлийнхэн тоог авахд 9 байна тийм ээ. За тэгвэл эндээс энэ ингээд эндээс би ингээд зөв хариултыг бичиж. За 9 зураас байна гэд бодъё. 1 2 3 4 5 6 7 8 9. За энэ 9 зураас бай. За тэгвэл эхнийх нь Э8 1 2 3 4 5 6 7 8. За Э энд орно. За О 2 мөн 7 гэж байна тийм. 1 2 О энд бичигдэх юм байна. 2 мөн 7. 1 2 3 4 5 6 7. Энд О. За И болохоор 4 9 2 тань гэж байна. 1 2 3 4 энд И. За энэ 8 гэсэн чи 9 тийм ээ. Энд ингээд И9. За А5 бичигдэнэ гэж байна. 1 2 3 4 5 А. За 6-г бичье. Тэр L тэнцүү 6 гэж бичсэн байна. H-ийг бид нар арай олог байгаа шүү дээ тийм ээ. Тийм болохоор L тэнцүү 6. За L 6 дээр бичигдэх юм байна. 1 2 3 4 5 6 L. M 3 дээр бичиж байна. 1 2 3 M. За тэгэхээр H ганцаар үлээ тийм ээ. За тэгвэл H 1 бичигдэх нэ. 1. Зөв хариулт нь 1 юм байна. Home alone. Гэртээ ганцаараа гэсэн ийм одоо үг байсан байх нэ, бүрдэж байна. Тэгэхээр одоо энэ H тэнцүү 1. H ба 1 гэсэн тоотой дүүцэж байна. За ингэж одоо сэтгэж бодох байжээ. За дараагийн бодлого маань, дараагийн дасгал маань энэ байна. 8 9 5 3 7. За хамгийн төгсгөлд нь ямар тоо бичигдэх вэ? За үүнийг одоо та бас бодож олох нэ. Тэгээ янз бүрээр одоо сэтгэн бодож толгоогоо ажиллуулад үзээрэй. За танд бас 30 секунд өгье. За та бодож чадваа. Энэ магадгүй амархан байсан ч гэж магадгүй. За бүгдээр хамтдаа зөв хариултыг үзье. За энэ дээр одоо нэг зүйлийг бүгдээр анхаарч одоо харъя. Одоо энэ зурааснуудын одоо үеийг бүгдээр тоолоод үзье. Жишээлбэл тийм ээ. За энд 1 2 3 4 5 6. За энэ болохоор энэ 6 үеэр холбогдсон байна. За дараагийн 9 1 2 3 4 5 5. За 5-ыг аваад үзье. 1 2 3 4. Энд 4 байна. За дараах болохоор 3. 1 2 3. За 7 ямар байх нь? 1 2. За тэгвэл 6 5 4 3 2 гэд ингээд ийм дараалтаар явж байна тийм ээ. За тэгвэл энд ямар тоо бичигдэх вэ гэхээр
нэг үеэр бичигдсэн тоо байх нэ гэд бодох нь шүү дээ, тийм ээ. За тэгэхээр нэг гэд энэ чинь нэг үедээ. Тэгвэл энд нэг гэсэн тоо орж байна. За ингэж одоо толгойн ажиллаж бодох байжээ. Анхаарал тавьсанд баярлалаа. Хэрэгтэй хүнд нь түгээгээрэй.